Сайн байцгаана уу найзуудаа, Солонгоо агшнаа. Хүүхдүүдээ энэ хаана байдаг ямар газар юм бол? Яг зөв, энэ чинь гэр вэ шүү дээ, тийм ээ? Та нарын зургийг сайн хардаа. Гэрээ ерөөсөө цэвэрлээгүй бололтой. Энд тэнд хөглөрсөн тоглоом, тэгээд газар унчихсан сандал харагдчихээн шүү дээ, тийм ээ? Тэгээд ширээн дээр байгаа номнуудынх нь зарим нь газарт унчихсан байх юм. Ер нь маш их замбраагүй юм шүү дээ, тийм ээ? Тэгвэл энэ чигээрээ удаан байгаа гэвэл яах вэ? Яг зөв. Гэр чинь улмал замбраагүй, улмал бохир, улмал заваан болно шүү дээ, тийм ээ? Тэгвэл аав ээж чинь ийм байдалтай байгаа гэрийг хараад дуртай байх болов, дургүй байх болов? Шууд хараад л уурлах бах тий. Гэрээ цэвэрлэхгүй юу хийж байгаа юм бэ гэж, тийм ээ? Тэгвэл та нар гэрээ хэр цэвэрхэн байлгадаг вэ найзуудаа? Йой, одоо ядарч байгаа юм чинь дараа цэвэрлэе дээ. Эсвэл за жоохон байж агаад ахаад хэрэглэх юм чи ашиг хинчэнэ байжэг жоохон байж агаад цэвэрлчихье гэд хойшлуулдгүй. Ингэж хойшлуулаад байх юм бол бохир зүйлс нэмэгдээд л байна, тийм ээ? Аав ээж чинь та нарт гэрээ цэвэрлэх гэж хэлдэг. Хэрэглэх үедээ хэрглэчгээд буцаад байранд нь хураагаад байвал гэр чинь ингэж бохир заваан болох болов? Болохгүй штэ тий. Хэрэглэсэн зүйлээ дор нь буцаагаад байранд нь тавиад байх юм бол гэр маань цэвэрхэн байна. Харин хэрэглэсэн зүйлээ дор нь хийхгүй за жоохон байжгаад хийчи. За жоохон байжгаад хураачи гэд тэгээд ах юм бол гэр маань улмал бохир заваан болно, тийм ээ? За, тэгвэл бүгдээрээ Библиэс нэг сонирхолтой ишлэлийг олж уншицгаая. За, энэ Библиэл маань хуучин гэрээ шүүгчэд 2-ын 2-оос 3 дугаар ишлэл. За, багштайгаа хамт уншъя 3А. Харин та нар энэ нутгийн оршин суугчдтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвдэн нураа гэсэн боловч та нар намайг дагсангүй. Та нар юу хийчих нь вэ? Тиймээс би тэднийг та нарын өмнөөс хөөхгүй. Харин тэд сундуу мэд хажуугаас чинь хатгаж тэдний бурхад та нарт өрх болно гэж айлтлаа гэв. Амен. Бурхан Израильчуудад Канаан газрыг зүгээр ч нэг өгөөгүй. Канаан газрыг эзлэн авахын тулд Канаан газарт амьдарч байгаа харь хүмүүсийг хөөж явуулсны дараа Канаан газрыг эзэмшиж болно гэж хэлсэн байгаа. Тэгвэл энэ Канаан газарт маш олон харийн бурхтыг шүтдэг хүмүүс амьдардаг байсан байгаа нь шүү дээ, тийм ээ? Тэгвэл тэр бүх хүмүүсийг Канаан нутгаас хөөгөөрэй гэж бурхан Израильчуудад хэлсэн байх юм. Анхандаа Израильчууд Канаан газрыг эзлэхдээ маш эрч хүчтэй дайран өдөр болгон дайн тулаа хийжсэн боловч өдөр өнгөрөх тусам дайн нь урт удаан сунжирсан учраас тэд нэр маш их ядарч тэгээд янз бүрийн шалтак тоочин дайн тулаандаа хойрог хандаж эхэлсэн байна. Тэгээд зарим олдсны харь хүмүүсийг хөөж явуулалгүй амьд үлдээгээд тийм ээ заримыг тавьж явуулснаар Бурхны өгсөн Канаан нутагт харь хүмүүсийг үлдээсэн байх юм. Найзуудаа бурхан юу гэж хэлсэн бэлээ? Та нар Канаан нутгийг эзэлж авах юм бол Канаан нутгийг эзэлж авахаас өмнө Канаан нутагт амьдарч байгаа харь хүмүүсийг бүгдийг нэг ч хүн үлдээхгүй хөөгд явуулаар гэж хэлсэн шүү дээ. Гэтэл Израильчууд Бурхны энэ тушаалд дуулуургүй хандсан. Тэд нэр залхуурсан. Тийм учраас Канаан газарт харь хүмүүсийг үлдээсэн байна. Тэгээд энэ үйлдэлийг нь хараад Бурхан Израильчуудыг зэмлсэн байна. Энэ нутгийн харь хүмүүстэй та нар гэрээ хийж болохгүй, гэрээ байгуулж болохгүй. Тэдний итгэж дагдаг харийн бурхтад ч та нар итгэж үйлчилж болохгүй. Яагаад гэвэл та нар эцэстээ тэр харь бурхтаасаа болоод тэр харь хүмүүсээсээ болоод та нар зовх болно гэж Израильчуудад хэлсэн. Израильчууд энэ үгийг сонсоод маш их айгаад бушуухан гэмшсэн байна. Бурхан минь бидний буруу уучлаарай. Бид нар хойрог хандсан. Бурхан минь туслаарай.
Гэвч цаг хугацаа өнгөрсний дараа мөн Израильчуудыг удирдах байсан Йошуа гэдэг мундаг ахлагч нас барсны дараа тийм ээ түүгэрч барахгүй Бурхны гайхамшигт үүсийг нүдэрээ харж исэн Израильчуудын өвөө эмээнэр тийм ээ эцэг өвгөд нь нас барсны дараа Израильчуудын үр удам нь дахиад л Канаан нутгийн харийн бурхтыг шүтэж Канаан нутагт шүтдэг Баал, Аштарот гэдэг хиймэл шүтээнүүдэд мөргөж үйлчилсэн байгаа. Бурхан үүнийг хараад ихэд ууралсан. Тэгээд Израильчуудыг харь хүний гарт зөнд нь орхисон. Израильчуудыг зовлонд нь зөнд нь орхисон байх нь. Хүүхдүүдээ Бурхны үг болоод тийм ээ Бурхны бидний амьдралд хийсэн зүйлийг мартгал юм бол бид нар зовлон амсаж эхэлдэг байна. Мөн Бурхны үгэнд дуулууртай байж чадаагүй зүйлээсээ болж бид нар шантарч, шаналж зовдөг байна. Тэгвэл хамгийн анхандаа Израильчууд Канаан нутагт харь хүмүүсийг үлдээсэн нь анхандаа өчөөхөн зүйл мэт санагчсан ч тийм. За сүртэй штэ. Нэг хитгэвгүй амьд үлдээхэд яавал гэд үл хайхарсан учраас яасан бэ? Цаг хугацаа өнгөрсний дараа нөгөө нэг харь хүмүүс нь үнэр өтгөн болоод Израильчуудыг зовоож эхэлсэн байна. Түүгээрч барахгүй Израильчуудыг харь шүтэн Баал, Аштарот гэд хиймэл шүтэнд мөрөхөд хүргэсэн байна. Израилийн бурхан эзнийг мартахад хүргэсэн байна. Тэгвэл өчөөхөн жижиг зүйл дээрч Бурхны үгэнд дуулууртай хандах хэрэгтэй. За яавал гэжтэй зүгээр штэ. Бурхан энийг чинь уучлчнаа гэд үл тоомсорлоод ээж болохгүй байх тийм ээ. Жижигхэн зүйл дээр ч гэсэн бид нар Бурхны өмнө итгэмжтэй хандах хэрэгтэй. Жижигхэн зүйл дээр ч гэсэн Бурхны үгэнд дуулууртай хандах хэрэгтэй байна. Тэгвэл хамтдаа залбирцгаах уу? Бурхан эзэн минь ээ. Та Израильчуудад Канаан нутгийг өгөхдөө тэнд амьдарч байгаа харийн хүмүүсийг бүгдийг хөөж явуулаарай. Хиймэл шүтээнүүдийг нураагаарай гэж хэлсэн. Харин Израильчууд дэндүү залхуурсандаа эсвэл хойрог хандсандаа тэд нар таны үгэнд дуулуургүй хандсан. Түүнээсээ болоод Израильчууд зовж шаналсан гэдгийг өнөөдөр бидэнд ойлгуулж өгсөнд баярлалаа. Бурхан минь ээ, бид нэр өдөр болгон таны үгийг сонсож, таны үгийг тунгааж амьдардаг. Харин тэр үгэндээ бид нэр дуулууртай хандаж, дуулууртай амьдрахад минь таацлаач. Жижигхэн зүйл дээр ч гэсэн Бурхны үгэнд дуулууртай ханддаг хүүхдүүд байлгаж өгөөч. Бурхныгаа мартахгүй байлгаж өгөөч. Бурхны хайр инэрлийг мартахгүй байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Найзуудаа, тэгвэл бүгдээрээ эх 7 хоногийн турш Бурхны үгэнд дуулууртай амьдарсан хүүхдүүд байцгаая. Мөн Бурхны бидний амьдралд хийсэн сайн сайхан зүйлсүүдэд үргэлж талархдаг хүүхдүүд байцгаая. Бүгдээрээ эх 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.